Эрхэм үзэгчдийнхээ орой амгалан айлтгая. Монголд телевиз урлаг үүсч байгуулагдсны болон Монголын үндэсний олон нийтийн телевиз байгуулагдсан энэ өдрийн мэндийг та бүхэнд хүргэж байна. Цаг үеийн үзлүүд Монголын үндэсний олон нийтийн телевизийн шууд нэвтрүүлэг танхимаас та бүхэнд хүрч байна. Өнөөдрийн манай зочин бол Улсын их хурлын гишүүн Эрдэнийн Батүйл. Тэгэхээр яг энэ өдөр өөрөөр хэлбэл телевиз байгуулсны өдөр өөригт нь урьд шууд нэвтрүүлэгт урьдсан бас учиртай л да. Ягаад гэвэл 12 жилийн өмнө буюу 98 оны яг үдийдийн бахада бит хоёр өөрийн чинь санаачлан өргөн барьж батлуулсан хэвлэлийн эрхчлөөний хуулийн тухай бас шууд нэвтрүүлэгт орж исэн. Тэрнээс хойш 12 жил өнгөрчээ. За энийг үзэгчдэд тайлбарлах ялдамд эхнийхээ асуултыг тавья гэж бодож байна. 12 жил бид нар хэвлэлийн эрхчлөөний хуультай байна. Ерөөсөө хэвлэлийн эрхчлөөний хуулийн энэ 12 жилийн хугацаанд бидэнд олсон нь бас зарим талаар алдсан юу вэ гэж та дүгнэж байна. Энэ хуулийг санаачилж одоо хэрэгжүүлж байгаагийн хувьд. Юуны өмнө Монголын олон нийтийн радио телевизийн хамт олонд баярын мэнд хүргэе. Тэгээд Монголын олон нийтийн радио телевизийн үнэнч үзэгчдийг бас тэдэнд баярын мэнд хүргэе. Би үнэнч гэдгээ зориуцох жилээд байгаа юм шүү дээ. Тэгээд доктор одоо их олон телевизтэй болцсон. Тэгээ бас телевизээ үздэг үзэгчтэй болцсон. За гэхдээ ялангуяа Монголын олон нийтийн радио телевиз бол мэдээллийн салбарт бол яа харахгүй манай иргэдийн хүмүүсийн одоо хамгийн үздэг ийм одоо хөтөлбөр л дөө. Ягаад ч юм ер нь уламжил ёсороо гэдэг юм уу Монголын олон нийтийн радио телевизийн мэдээлэлд хэлбэ итгэж найддаг. Тийм ч учраас Монголын олон нийтийн радио телевизийн ажилтнууд бол их хариуцлагатай ажил хийдэг. Хувийн телевиз алдаа гаргачихыг бол ер нь их тоохгүй. Монголын олон нийтийн радио телевизийн алдаа гаргачих бол энэ бол жинхэнэ сенсац болдог тийм ээ. Тийм одоо бэрх ажлыг бол хариуцлагатай ажиллагааг сайн хийж байгаа танаа хамт олонд дахин баяр хүргэе. Тэгээ үнэхээр одоо бидний ярьжсэн тэр цаг үеэс хойш бол бас утсан байна тийм ээ. Одоо тэр үдэрчээс хүүхдэд 12 та болцсонгүй ч явах нь шүү дээ. Гээд бодоход бол одоо их утсан байна. Тэгээд энэ хугацаанд бол олсон юм ихвээ. Гэтэ би энэ талаар бас зарим нэг зүйлийг тодруулахаас өмнө нэг зүйлийг хэлье. Би яг 98 онд энэ хэвлэлийн эрхчлөөний хууль өргөн барихаас өмнө 96 онд нэг илтгэл тавьж ирсэн. Одоо оны шилдэг улс төрч болчлоо гэд нэг илтгэл тавиад тэрэн дээрээ шар хэвлэлийг устгах миний төлөвлөгөө гэд илтгэл тавьсан. Яг нэ. Тэгээ тэр нэр нь их содон байсан учраас бас хүмүүс их санддаг. Нэг ялангуяа хэвлэл мэдээлэл ажилтнууд. Тэгэхдээ зарим нэг хүмүүс бол гарчхыг уншаад доторхыг уншаагүй байсан л та. Тэгээд хөөх биднийг устгах гэж гэдээсэн байхгүй юу. Би зүй нь бол тэр илтгэл дээрээ юу хэлсэн гэхээр зэрэг шар хэвлэлийн устгахын тулд бол энэ төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг төрийн мэдлээс гаргах ёстой л гэж л өөрөөр хэлбэл одоо төр нэг талд мэдээллийн салбарт монополжилж байхад бол хэвлэл мэдээллийн шар байхаас өөр аргагүй. Тэгэхээр энэ хэвлэл мэдээллийн шарлж байгаа явдлыг болиулахын тулд бол одоо тэр сонингуудын тэр радио телевизүүдийн бол төрийн мэдлээс, улс төрчдийн мэдлээс, засгийн мэдлээс гарах ёстой л гэж бичсэн байхгүй. Тэгээ энийгээ би бас зориуд одоо энэ өдөр дурсч л да. Тэгээд тэр төлөвлөгөөг л хэрэгжүүлж эхэлсэн. Нөгөө шар хэвлэлийг устгах төлөвлөгөө. Тэгээ яасан гэхээр 98 онд хэвлэлийн эрхчлөөний хууль өргөн бариад тэр хуулиар чинь бол ерөөсөө тухайд 100-ны мэдээ засгийн мэдээгээд засгийн газрын мэдэлт байсан. Ардын одоо их хурлын баг мэдэлт гэдэг юм уу, ерөнхийлөгчийн мэдэлт шахуу байлаад бүгд ер нь төрийн. Тэр үед чинь одоо төрийн ер нь бүх хэвлэл мэдээллийн одоо том хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бол төрийн мэдэлт байлаа шүү дээ. Тэгээ тэр нөгөө өргөн барьсан хууль маань бол ердөө 3 заалттай тийм ээ. Төр мэдэлтэй хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байж болохгүй гэл хуульчилсан. Тэгээ цензур тавьж болохгүй. Гэл ингээд нэг юм 3 зүйл заасан. Ер нь энэ хууль тогтоох практикт хамгийн одоо Гиннесийн номонд бичигдмээр тийм цөөхөлтөө тавьчих хууль болсон л да. Тэгээд тэр зорилго нь бол ерөөсөө л тэр 100-ны мэдээ одоо засгийн газрын мэдээг одоо
засгийн мэдээг засгийн газрын мэдлээс гаргах, ардын эрхийг бол төрийн мэдлээс гаргах, орон нутгийн бүх хэвлэл мэдээллийг төрийн мэдлээс гаргах ийм ажлуудыг хийсэн. Тэгээд тэрэн дотор мэдээж радио телевиз явж ирсэн байхгүй. Таны радио телевиз маань бол одоо ер нь хамгийн төрийн мэдлэлт хам байсан үн цэнтэй амин сүнс тийм их чухал зүйл мэлээ. Монголын радио телевизийн хэрэг эрхлэх газар гэдэг нэртэй бүр хэрэг эрхлэх газар гээд засгийн газрын агентлаг. Тэгээд тэр хэрэг эрхлэх газрын даргаыг ерөнхий сайд томилчдаг тийм ээ. Ийм л байл л да. Тэгээд яг нь тэр хууль гарангуут бол мэдээж хэрэг ардын эрх гялцаад төрийн мэдлээс гарсан 100-ны мэдээ төрийн мэдлээс гарсан. Яг бол тэд нар ч нөгөө сонио учраас арай овор хэмжээ багтай гараа шийдэхэд их амархан байсан л да. Гэтэл олон нийтээр нөгөө радио телевиз маань бол засгийн мэдээлэл хэвээрээ үлдсэн. Мэдээж хэрэг улс төрчид юу гэж энэ их гаргая гэж бодох уу, их хойрог байсан тийм ээ. Чин тэр үедээ л одоо сонгуульд гол ашигладаг хэрэгсэл нь байлаа. Одоо гол их буун байлаа шүү дээ одоо. Тэгээд тэр нэлээд сонжирсан юм бас одоо манай радио телевизийнхэн ч мэднэ тийм ээ. Тэгээд ингэж нэлээд сунжирч одоо сони хэвлүүд нь чөлөөлөгдөд явцсан, орон нутгийн телевизүүд чөлөөлөгдөд явцсан багтал Монголын радио телевиз бол хэвээрэл нөгөө хэрэг эрхлэх газартаагаад ерөнхий сайдтай ёслсон хэвээр байгаа дэс л та. Тэгж яваад одоо дараа нь мөнх оргил гишүүн бид нар хамтарч хууль өргөн бариад аль намаас орж байгаад ер нь энэ радио телевизийг бол олон нийтийн болгоё. Ер нь төрийн мэдлээс гаргая. Төрийн мэдлээс гаргахтаа бас янз янзын улсын туршлага судалж өгöd төрийн мэдлээс гаргана гэж хэлэх нь амархан байдаг юм байна. Гэхдээ нөгөөх нь бас дэндүү коммерческий одоо арилжааны сонирхол тавтаад зах зээлийн мэдлэлд очивол одоо тэгээ бас их төвөгтэй болдог гэсэн улсын туршлага байсан. Тэгээд яг хууль гаргаад тэгээд төрийн мэдлээс гаргаад тэр хуулийн дээр олон нийтийн радио телевиз гэж яагаад нэрлсэн гэхээр бол энэ бол одоо бизнесийн байгууллага биш шүү. Олон нийтэд л одоо зөв мэдээлэл өгөх хэрэгтэй байд. Улс төрөөс хараад зах зээлээс хараад бус байх хэрэгтэй. Ийм л одоо мэдээлэл хэрэгсэл байх хэрэгтэй л гэж гаргасан хууль л да. Ингээд яг таны ярианаас залгаад асуухад ингээд 5 жил болчлоо. Бид үндэсний олон нийтийн радио телевиз гэдэг одоо телевиз гэдэг нэрээр 5 жил болчихжээ. Тэгвэл энд одоо хувь санаачлагчийг одоо урьж ирүүлсний хувьд асуух их олон асуулт байна л да. За олон нийт ингэж хэлж чинь тодорхойлт тийм ээ. Олон нийт бол үзэгчд олон бол та бүхэн бидний татврын мөнгөөр одоо төсөөс мөнгө авдаг. Олон нийтэд үйлчлэх хэрэгтэй гэдэг шаардлага сайн тавьж байгаа. Гэтэл яг энэ үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсийн хувьд бас асуумар юм байдаг юм л да. Олон нийт гэхэлэр одоо бидний юу гэж болох юм гэхээр төрийн бас байгууллагатай адилхан бодоод байна. Харин тий яг үүндээ олон нийтийн радио телевизийн хууль хэрэгжих явцад одоо түрүүний өөрөө чинь асуултын нэг ер нь алдаа нь юу вэ гэдэг дотор нэг маш их төвөгтэй асуудал гээгдэж очирсан юм. Тэр нь юу гэхээр зэрэг нөгөө олон нийтийн радио телевиз гингүүтээ олон нийтийн байгууллага гэж ойлгоод ингээд одоо тэр ажилтнуудын одоо статус нь тийм ээ одоо ажилтнуудын одоо радио телевизийн ажилтнуудын одоо нийгмийн статус нь тодорхойгүй хаягдсан. Юу гэхээр зэрэг урд нь бол засгийн газрын хэрэг эрхлэх газар агентлаг байлаа шүү дээ. Тэгэхээр төрийн албан агчд байжээ. Тэгээд тэр төр бол бүр хууль тусдаа хууль гаргаж чад. Тэгээд хуулиар өөр одоо олон нийтийн радио телевиз болгочлоо. Тэгэхээр хуулиар өөрчлөн байгуулсан учраас бол энэ бол зүгээр нэг олон нийтийн байгууллага биш бол таарад байгаа. Бусад олон нийтийн байгууллагыг бид нар хуульчилдаггүй шүү дээ. Үйлдвэрчний эвлэл одоо юу гэдэг эмэгтэйчүүдийн байгууллагыг хуульчилдаггүй. Тэгвэл радио телевизийг бол бүр тусдаа хууль гаргаж баталсан. Ер нь Монголд бол одоо Монголын хуулийн этгээдүүд дотроос яг өөрийн одоо хуулиар одоо удирдуулж өөрчлөн байгуулагдсан байгууллага бол ерөөсөө Монголын олон нийтийн радио телевиз байна. Хууль гаргаж явах үедээ бол тэгвэл тэр нөгөө төрийн статустай байсан ажилтнууд одоо хэн болж хувирсан бэ гэдэг асуудал гээгдсэн. Одоо энэ бол яг манай ягаад ч юм олон нийтийн радио телевизийн ажилтнууд сайн одоо нэг асуудал тавьдаггүй болохоос уг нь их зовлонтой асуудал шүү дээ. Ягаад гэвэл одоо энд нөгөө урд нь төрийн статустай төрийн албан агч байж исэн ажиллаж исэн улсууд одоо хэн болоо хувирч байна. Зарим нэг хүмүүс эндүрээд идэв. Үгүй наа чи олон нийтийн байгууллага шүү дээ гэж. Үгүй олон нийтийн байгууллага гэдэг бол сайн дурын үндсэн дээр өөрөө өөрийгөө зохион байгуулж тодорхой зорилго чиглэгдсэн байгууллага.
Монголын олон нийтийн радио телевиз бол сайн дур үндсэн дээр зохион байгуулагдсан олон нийтийн байгууллага ердөө биш. Тий. Төрийн байгууллага гэж бол одоо олон нийтийн байгууллага болсон. Олон нийтийн ийм хуулиар тогтоосон онцгой статустай байгууллага болсон. Тэг яагаад хаягдчихваа? Засах. Гэхдээ яг бидний л ажлын нэг алдаа л юм да. Одоо ястай өөрөө чинь асуудаг тэр нэг алдаа. Одоо бид нар одоо бид мэт бол ерөөсөө засгийн газрыг л одоо их буугу болгож авах тухай л одоо бодсон тийм ээ. Нөгөө хэсэгт бол юу гэдэг одоо харамсалтайгаар одоо их бууга оруулсан тийм ээ. Тэгээд энэ явцд бол тэр хүмүүсийн асуудал юу болтоо гэдгийг нэг тийм бодолгүй анхааралгүй явцсан ийм нэг алдаа байдаг баха гэж ингэж харж байгаа юм. Тэгвэл одоо энэ намрын чуулганаар мэдээллийн эрхчлөөний хуулийг оруулах гэж байгаа шүү дээ, тийм ээ? Та бүхний бас санаачилсан. Тэгэхээр энэ дотор энэ ямар байдлаар яг ерөөсөө энэ хэвлэлийн эрхчлөөний хууль, мэдээллийн эрхчлөөний хууль гэдэг чинь өнөөдөр одоо манай телевизийг үзэж байгаа олон нийт, тийм ээ? Олон нийтийн телевизийг үзэж байгаа үзэгчдэд чухам ямар байдлаар ямар өөр сувгаар очих юм? За ер нь тэр 98 онд одоо миний өргөн барьсан тэр хууль бол түрүүн би хэллээ. Одоо их буу хураахад зориулагдсан хууль байлаа. Тэнд бол мэдээж хэрэг яг одоо хэвлэлийн эрхчлөөний одоо мэдээлэл авах, хайх, түгээх энэ олон одоо тийм нийгмийн харилцааны асуудал бол өмнөдөө тусгагдаагүй. Тэр үед бол тусахад их хэцүү байсан л да. 5 тодорхой 3 хүүхэдтэй хууль барьж очихгүй нэлээд одоо хэдэн хууц хууль бариад очсон бол тэр гарахгүйсэн байна. Тийм ээ. Нөгөөдгөө чи нэг бүрч маргалцараад тэр гарахгүйсэн. Тэгэхээр зэрэг ерөөсөө тухайн үеийн зорилго нь бол одоо тэр олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд, төрийн мэдээллийн хэрэгслүүдийг л төрөөс салах асуудал байсан болохоор тэр үедэл үйлчилсэн. Гэхдээ тэнд бол мэдээж хэрэг цензурыг хориглосон эдгээр бол нэлээд тийм төрөөс хэвлэл мэдээлэлтэй харьцах нэг ганц хоёр зарчмыг тусгацсан. Ер нь бол иргэдийн мэдээлэл хайж түгээх авах энэ эрхээ яаж хангагдах юм бэ гэдэг харилцаа бол тодорхойгүй орхицсон байхгүй юу. Тэгээд тэрнтэй холбогдуулаад одоо энэ мэдээллийн эрхчлөөний хууль ороод байгаа юм. Энэ мэдээллийн эрхчлөөний хууль бол яг энэ элен талангүй хэлэхэд бол радио телевизийнхэн гэж оноож нөгөө радио телевизийн олон нийтийн радио телевизийн хуулийг гаргаж явах үедээ орхитуулсан зүйлүүдийг бол хийгээгүй. Тийм засвар хийх гэж оролдоогүй. Ерөөсөө юу хийж байгаа вэ гэхээр зэрэг одоо иргэн жишээ нь мэдээлэл авах, хайх, түгээх тэр эрхийг яаж хэрэгжүүлэх юм. Одоо бол яг үүндээ бол манай яамтууд бол мэдээлэл өгдөггүй юм шүү дээ. Сэтгүүлчд очиод уг нь бол өгөх ёстой юм. Гэхдээ өгдөггүй юм. Уг нь улсын нууцын хуулиас бусад одоо мэдээллийг өгөх үүрэгтэй байхгүй. Тэгээд зүгээр ийм байдаг гэж тунхаглаад орхисон чинь бол манай одоо хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлэл авах, төрийн байгууллагаас мэдээлэл авах эрх нь бол яг үнэ хэрэг дээр хэрэгжихгүйсэн. Тэгэхээр одоо энэ хуулиар яасан гэхээр зэрэг иргэн сэтгүүлчд одоо жишээ нь юу гэдэг гадаад яамнаас эсвэл юу гэдэг барилга хот байгуулалтын яамнаас очиод мэдээлэл нэхэхэд тэрийг одоо өгөөгүй өгөх хугацааг нь тодорхой заасан. Өгөхгүй бол заавал хариу тайлбарыг хэлхийн тодорхой заасан. Өгөөгүй албан тушаалтыг торгохоос ахуулаад төрийн албанаас нь чөлөөлөх хүртэл хариуцлага ногдуулахар хийсэн. Тийм хууль хийсэн байхгүй. Тэгэхээр зэрэг яг одоо өөрийн чинь тэр асуултын хариу бол одоо ийм л байна. Ийм л байна. Тэгэхээр мэдээллийн эрхчлөө гэдэг үгийг тойроод яг жоохон ерөнхийдөө асуулт тамир байна л да. Ерөөсөө бид нар мэдээллийн эрхчлөөний үн цэн гэдгийг бид ер нь хэр ойлгож байгаа юм шиг байна. Энэ үн цэнийг ер нь яаж тодорхойлох юм бэ? Тийм мэдээллийн эрхчлөөний ер нь үн цэнийг бол яг ер нь хэвлэл мэдээллийн эрхчлөө хэрэгтэй. Одоо Монголын олон нийтийн радио телевиз бол нэг талын мэдээлэл өгж байна. Одоо бидний үгийг дуулахгүй байна гэдэг иргэн бол одоо яг өөрийнхөө хэлэх гэсэн зүйлийг хэлүүлэхгүй байвал энд аюулгүй асуудал тавьж аюулгүй шүүмжлэлтэй ханддаг. Өөр телевиз рүү гүйж шүүмжилдэг. Гэтэ энэ бол зүгээр тухайн эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгосонгүй гэдэг л
одоо уур юм да. Тэрнээс илүү хэмжээнд ер нь үнц цэнт зүйл гэдэг утгаар нь бол яг үүндээ манад хэвлэл мэдээллийн эрхчлэлийг бол ойлголт илэн долонгүй л гэж суулаа. Одоо бүр заримдаа бол ийм асуудал гарч ирж байна. Гэхдээ ер нь одоо нэг энэ олон хэвлэл мэдээллийн эрхчлэлтэй үчид энэ буцаад одоо төрийн байгууллагад нь өгүүл яасан юм бэ? Тэр гих явдалж гарч байна. Гэхдээ би мэдээллийн одоо тэр хэвлэл мэдээллийн эрхчлөөний үнцэн хэвлэлийн эрхчлөөний үнцнийг нэгдүгээрт бол би юу гэж хэлээд би нэг ганцхан жишээ татал та жоохон сунжраг ба. Тэр нь юу гэхээр ер нь альва нийгэм бол ямар мэдээлэл өгсөн тийм л маягаар амьдэрдэг. Одоо бид 90-аад оноос өмнө бол бидэнд өгсөн мэдээлэлээр л бид амьдарч байсан. Өөх энэ Америк гэдэг ч одоо ерөөсөө бүр нэг тийм балмад амтан байдаг л гэдэг тийм ээ. Одоо эрдөөл одоо тийм Японд одоо ингээд хүмүүс нь гудамжиндаа одоо утааны баг зүүж явдгийн гиндээ тэр гих баягаар л одоо тэгээ бид яг одоо өнгөрсөн 90 оноос өмнөх амьдралаа харахад л одоо ер нь бидэнд өгсөн мэдээлэлөөрөө л бид нар ажиллаж амьдарч байсан. Бид тэгж сэтгэж байсан. Одоо шинэ хойд Солонгосын нэг иргэн одоо өмнө Солонгост очиод нэг настай хүн очиод оргож очиод тэгээд очиод ингээд тааг дуугаа гөлийгэд байсан юм л дээ. Тэгснээр бүр тэр тэнгэр газар хатдал барьхирсан гэсэн. Тэгээ нөгөөдөл нь цочоод гайхаад үгүй юу болчих гэдэг чинь намайг ингэж хуураад тахтай яд юм бэргэд нөгөөд тэр өмнө Солонгосоо хараад шоконд ороод те. Яг doktor хойд Солонгосын телевизээр өмнө Солонгосын 50-аад оны зургийг гаргаад мэдээ явуулаад идэх гэж байгаа. Одоо сүнэх гэж тэр бол одоо тэнд бол бүр баларч тэр өмнө Солонгос гэдэг. Ердөө тийм мэдээлэлтэй л явж исэн. Жишээ нь бас нэг одоо жишээ хэлэхэд бол тэр нэг 92 онд л нөгөө зөвлөлт төрийн эргэлт гаргаад Горбачов төрийн эргэлт гаргаад эргүүлчихлээ шүү дээ. Гэхдээ тэрнээс ч өмнө нөгөө юу биш ээ тэрний дараа нөгөө нэг юу болсон. Горбачов биш. Дараа нэг тийм нэг Ельцин нэг дүүмтэйг тулалдаагүй да. Тэр үед бол тэр үед ч нөгөө Казахстан дээр тустаагараа явуулсан байсан. Казахстаны одоо компани одоо том уул уурхайн компани арилжааны Нью-Йоркийн бирж дээр хувьцаанд арилжигддаг үжилтэй. Тэгсэн чинь Оросд ийм болж байна гэд мэдээ цацсан чинь нөгөө компани хувьцаа нь унц. Яг тэгвэл Америкийн ард иргэд Казахстан тусгаар улс байсан гэдэг мэдээлэл байхгүй ч. Нөгөөдх нь мэдээг нь явуулахдаа тэрийн тодорхой хэлээгүй юм байна л да. Тэгс нөгөө хүмүүс л хурд нөгөөдхөө зарахгүй та яг тэгвэл тэд чинь одоо дай болох гэж нэгэд хямралд орчоо. Энэ бол унах юм байна. Тэгэхээр зэрэг бол нэгдүгээрт бол мэдээллийн үнцэн гэдэг бол бид ямар мэдээлэл авсан тэрүүгээрээ л амьдардаг. Тийм учраас бидний яаж амьдрахыг зааж байгаа тэр зүйл. Өгөгдөхүүнийг өгж байгаа байхгүй. Харин тийм. Айгүй үнцэнтэй. Харин тэр өгөгд хоёрт нь одоо ягаад эрхчлэн үнэтэй юм гэхээр тэр өгөгдөхүүнийг кимчээр шиг өгөөд байвал бид одоо ич болно үсттэй тийм ээ. Тэр өгөгдөхүүнийг биднэрт буруу өгчих юм бол бид нар баларна шүү дээ тэр чинь. Тийм учраас хэн нэгний ашиг сонирхолд үйлчлэхгүйгээр тэр мэдээлэл өгөгдөх ёстой байхгүй. Ёстой. Ёстой. Тийм ёстой. Одоо манад нэг удаа юм болсон шүү дээ. Яасан гэхээр зэрэг яг одоо нөгөө улс төрчид нь өөрийнхөө их мундаг ажил хийх гэж байгаад юугээд хэлсэн гэхээр зэрэг нэг одоо манай олон нийтийн радио телевизээр хэлсэн юм л да одоо. Одоо их цуд болно. Ер нь нэг 10-аад сая мал үхэн шүүдэр гэж зарлцсан чинь нөгөө малчт нөгөө уг дээр улс төрчүүд бол одоо бид ингээд энэний эсрэг ажиллаж байна гэж хэлэх гээд байгаа ухаантай. Тэрийн нөгөө дамжуулаа хийсэн ч нөгөө малчтан сандраад малаа нядлаад унсан байхгүй жишээлбэл тийм ээ. Тэгээ тэр хавартай ямар ч цуд болоогүй юу ч болоогүй тийм л байх жишээ. Тэгэхээр бид нар тийм зорилгоор өгж байгаа мэдээлэлд автаж болохгүй байхгүй. Тэгвэл бид нар шал одоо буруу ойлголттой нөгөө хойд Солонгосын өвгөн шиг одоо тэгээд сүүлд нь зүгээр барихраад тэгрээр нэг барихрах нь байна шүү дээ одоо яаваа тэр гэж тийм биз. Би сая таны ёстой гэдэг үгийг ингэж хэлсний учир юу гэвэл өнөөдөр за телевиз хамгийн хүчтэй гэдэг. 20 хэдэн телевиз байна. Айлын гэрт одоо та түрүү хэллээ шүү дээ. Өөр өөрсөө үзэгчтэй болжээ гэж. Гэтэл ямар нэгэн талыг баримтлахгүйгээр ямар нэгэн хүний болоод захиалагчийн дагуу үгээр мэдээллийг өгч чадж байна бид. Бид гэдэг нь ганцхан олон нийтийн телевизээс ерөөсөө өнөөдрийн энэ телевиз хэвлэл мэдээллийн хэрэгслүүд.
За яг хоо ингэж байна. Би сүүлд бас нэг сайн ажиглаж байна, бас саарч юм ажиглаж байна. Саар юм нь эхлээд хэлсэн дээр баг. Тийм ээ, тэр нь югээр зэрэг яг үүндээ бол одоо Монголын олон нийтийн радио телевизээс бусд нь бол төрийн биш. Гэхдээ одоо нэг тийм бүлэг юм уу эсвэл нэг хов хүний эзэмшилд очсон. Тэгээд нөгөө хүн маань юу захиална тэрийг л нэвтрүүлнэ. Одоо хаана юу гэдэг нь ТV-с бол одоо ерөнхийдөгч асан инквирийн одоо телевиз тийм ээ. Одоо юу гэдэг юм одоо C1 нь хэний хөлөө гэж одоо ер нь антгаач байсан дөө бид цайрсан шүү дээ. Ер нь бол хэлхийг хүссэнгүй тийм. Тэг ер нь бол ингэж тэгээд тэд нар одоо нэг юу хиймээр санагдав тэрийг хийн. Бусад үед бол яг мэдээ явуулж байна. Тэр хөөрхийн мэдээ явуулж явах тэр чөлөөтэй. Тэр эзэн сонирхоогүй идэл нэг зай завсрыг ашиглаад нэг мэдээ явуулдаг юм л да. Тэгээ 20 хэдүүлээ тэр нэг завсар дотроос хаяа улс хийж нэг мэдээгээр уралдаж тэрүүгээрээ бол сэтгүүлчтэй маань чадвар нэмэгдээд байна. Тийм ээ. Тэр өсөлтөө дагаад бас нэг сайн юм байгаа. Тийм яг нөгөө мөнгөтэй улсууд чинь олон юм байгуул айчихгүй. Тэгээ нөгөө олон юм чинь өрсөлдөх хэрэгтэй болохгүй юу. Тэгээ өрсөлдөнө гэдэг чинь бас нэг дандаа улаан цайм одоо тэр сайн энэ сайн гэдэг ч бас тэр телевизээс үлдээ нөгөө дургу улсан ч үзэхэ байж шүү дээ тийм ээ. Тэгээд яасан гэхээр зэрэг нөгөө өрсөлдөөний орон зай бий болсон. Өрсөлдөөний орон зайнууд бол ямар ч байсан нэг мэдээллийг бол ингээд уралдаж өгөх юм байдалтай. Гэхдээ би бол яг ч үндэ бол тэр дотроос илүү олон нийтийн радио телевизтэй илүү итгэж найддаг. Яг гэвэл үнэндээ манай мэрэгжлийн одоо хэдэн жил болж байгаа үлээ энэ чинь одоо. Айгу амар тоо хэлнэ. 20 хэдэн жил. Энэ чинь бас өөрөө институт болоод мэрэгжлийн ур чадвар тогтсон ийм одоо байгууллага байхгүй юу. Гэхдээ бас та нар ч гэсэн нэг тийм одоо мөнгө төлж байгаа нь хөгжим захиалдаг гэдэг зарчмаас салаагүй л яваа. Яг гэвэл төсвий чинь одоо засаг өгж जैन. Засаг бол нэлээ гойлгож өгнө, тийм ээ. Та нар дургуугийн дөрөөл өгөхгүй тэр чинь. Тийгээр зэрэг дургуугийн дөрөхөөс хайн. Яг гэвэл мөнгө авбаар шүү дээ. Одоо би бол бас нэг алдааны яасан гэхээр зэрэг тэр олон нийтийн радио телевизийн хууль баталж байхдаа төсвийн хуулинд тав тодорхой заалт хийж чадаагүйтэй бас их харамсдаг. Яг юу? Яг ямар заалт? Өөрөөр хэлбэл төсвийн тэдэн хувь нь олон нийтийн радио телевизэд хуваарлагдана гэж хуваар заачих хэрэгтэй байхгүй юу? Өөрөөр хэлбэл Монгол улсын тухайн жилийн батлагдсан төсвийн 2% нь бол олон нийтийн радио телевизэд очно гэж заачих байж. Тэгвэл одоо сангийн яамны сайд дээр, ерөнхий сайд дээр гэл ингээд л одоо их хурлын мань митинг захиа даалгавар авч одоо нэг төсвөө батлуулах гэж гүйхгүй байсан байхгүй. Тийм ээ? Яг л нөгөө хуулиар нөгөө мөнгө чинь шууд л ирнэ шүү дээ. Тэгэхдээ за тэгвэл тэр энэ заалт бол их том заалт. Том заалт гэж. Үнэхээр том заалтыг орхигдуулж гэж бодъё л да, тийм ээ. Тэгвэл нэг ийм юмыг яагаад бодолцоог юм бэ гэж заримдаа би боддөг юм аа. Үндсэн хуулинд ямар ч иргэн хуулийн этгээ тэгш хэрэгтэй байна гэж заасдаг. Гэтэл олон нийтийн телевиз гэдэг нь одоо ямар ч зар реклам одоо энэ өрсөлдөөн донд явуулахгүй гэдэг тийм юутай болцсон. Дараа нь одоо энэ их сунжирсан асуулт байж магадгүй шүү уучлаарай. Тэгээ бусад телевизүүд авдаг. Тэрийг бол одоо хүмүүс манай телевиз рүү ярьд юм л да. Танай киног үзэх сайхан юм аа. Гэт нэг сайхан сууж байгаа дуусал үз. Бусд нь их хэцүү байна гэж баг киноноос урт реклам явж байна гэж. За энэ юм болж яагаад ингэж ингэсэн бол энэ нөгөө нэг тэгшэрхтэй байна гэдэг маань алдагдсан босоо энэ заалтан дээр. Тийм ээ. Ёстой л өөрөө чи хэлдгээр бас л их адармаатай явдал болсон. Ямар ч байсан олон нийтийн радио телевизийн мөнгийг бол улсын төсвөөс өгч байна. Нөгөө хувийн телевизүүдэд бол улсын төсвөөс мөнгө өгдөггүй. Тэд нар бол арилжааныхаа шугамар мөнгө олог. Олон нийтийн радио телевизд бол улсын төсвөөс мөнгө өгч байгаа учраас тэд нар нэг тийм арилжаа сурталчилгаа явуулах ёсгүй л гээд хуульчилсан юм л да. Гэхдээ чи өөрөө сүулт нь юу болсныг мэдчихэж байгаа тийм ээ.
Яг тэгэхээр нөгөө хувийн телевизүүд орон даяар цацх мөнгөний улс өгөөл эхэлсэн шүү Хэлсэн дээ. тий. Улсын Одоо төсвөөс 10 телевиз. одоо 10 телевиз улс өгөөд эхэлж байна. Тэгээд ер нь бол тэгтээ тэд бол арилжааны мөнгнөөс гадна улсын төсвийн санхүүжилтээр түгээлтийнхаа мөнгийг авчирч. Та нар бол яг би бол зүгээр сэжгэлдэг. Та нар бол аргалаад мөнгө олоод байгаа юм шиг байна лээ. Гэхдээ яг үүндээ нөхдөд хууль зөрчилчлөө гэдээ ярил их л хэцүү байдалд орох байх гэж бодож байна, тийм ээ. Тэгээд нэг ийм драматай явдал би болгоцсон. Тэгэхээр би бол одоо энэ улсын хурлаар энэ намрын чуулганаар орох төсвийн асуудал за ерөөсөө улсын төсвийн тухай хууль өргөн баригдаж байгаа юм. Одоо улсын төсвийн шинжилгээ хийх гэдэг юм л да. Бүр улсын төсвийн тухай хууль гэж сангийн яамнаас өргөн баригдаж байгаа. Энэ хуулийн дээр тийм ээ одоо Монголын олон нийтийн радио телевиз энэ төсөв бол тэдэн байна гэж заах гэдэг бүр яс тогтоож авах гэдэг. Тэгэхээр мэдээж хэрэг одоо бусад хэвийн хувийн телевизүүдэд төр бол одоо яахаар Монголын олон нөгөө яг өөрөө ч нэрдэг тэгшэрхийг зөрүүлээд ярина. Тэгнь. Гэхдээ надад нэг үндэслэл байгаа юм. Уучлаарай та нар орлогоо бол хувьдаа авцгаадаг шүү. Тийм ээ? Та нар бол хувийн юм шүү. Та нар бол зах зээл дээр арилжаа хийдэг. Тэрийг бол хуулиар хориглоогүй. Энэ Монголын телевизийн хөөрхий одоо тэр Монголын телевизийг бол арилжааг нь оргилцсан. Одоо бол яг аргалж иж магадгүй. Тэгтээ бол хуулиа биелүүлэх гэвэл одоо тэдэнд бол төсвийн ямар ч одоо маргаангүйгээр олох ёстой. Хоёрдугаарт бол төсвийн тэгж хувь зааж олохгүй бол нөгөө бидний хараат ус болгосон гэдэг чинь худлаа болоод байна. Тий, яг наа чинь зүгээр л харьяалаас нь салгаалт орхицсон. Өөрөөр хэлбэл одоо харьяалаас нь салгаж хайчгаал. Тий. Тэгэл тэгтээ мөнгөөр л барьчихгүй юу? Тийм биз. Одоо хувийнхан бол одоо авж байгаа эзнээсээ хараат байгаа шүү дээ. Мөнгө авж байгаа юм чинь. А та нар нөгөө засгаас мөнгө авдаг болохоор засгаас хараат л бай таарна үстэй. Тэгээд л одоо хүмүүсийн уур хилэн хүргээд идэг байхгүй. Тийм, би сая гэчээд яг асуулт авах гэсэн өөрөө яг уур хилэн гэчлээ. Одоо би тэр яриг сонсож байгаа хүмүүс бодож байгаа. Одоо эн чинь бүр яах нэ? Мөнгөө нэмж авах нь тэгээд ингэх гинэ. Та нар олон нийтийнх гээд ингээд их тийм ууртаагаар ярьдаг үзэгчд олон байдаг. А ерөөсөө би бас үзэгчдийн өмнө хоёлаа ярьж байгаа болохоор олон нийтийн телевизээс үзэгч юуг шаардах хэвтэй юм. Тэр нь хууль одоо өнөөдөр үйлчилж байгаа хуультай яаж зогсчих хэвтэй юм. Зарим талаар арайч шудраг ус шаардаад байна уу заримдаа нэг тийм сэтгэл төрдөг юм. Заримдаа бид нар үнэхээр бас хэрэгжүүлж чадахгүй байна уу даа ч гэсэн бодол төрдөг. За ястай адарматай асуудал. Ер нь манайд хүмүүсийн санаа бодлыг таньж мэдэх айгүй төвөгтэй байна. Яг л санаа бодол амьдрал хоёр нь их зөрдөг байхгүй юу? Жишээ нь хэвлэлийн хүрээлэндний судалгаагаар ингээд хараад ер нь манай хэвлэл мэдээлүүд ямар байна? Яах ёстой гэж та бодож байгаа нэгүүд зүгээр 99% л тийм ээ. Ерөөсөө энэ бол хүнд хэрэгтэй юм явуулах хэрэгтэй. Дандаа сенсац хөөцөлдөж байна. Ховж хөөцөлдөж байна. Ерөөсөө энэ одоо мэдээллийг зэрэг хүрэх ёстой. Тий зэрэг хүрэх ёстой. Тэгээд бүр ажил хэрэгч амьдрал хэрэгтэй мэдээлэл хүрэх ёстой гэдэг байхгүй юу? Хэвлэлийн хүрээлэнгээс гаргасан судалгаагаар. За тэгэхээр нөөрхий зарим нэг нөхдүүд бас бодож л дэггүй. Ер нь нэг тийм дандаа бизнесийн мэдээтэй, амьдрал хэрэгтэй мэдээлэлтэй, жишээ нь төмс яаж ургуулах уу гэдэг мэдээтэй солио гаргаад айгуу дав буурж байгаа байхгүй. Нөгөө тэгээд хинч авдаггүй. Харин юу гэдэг юм одоо тэнд одоо тэгсэн байх шүү одоо эдэр гэсэн мэдээтэй шар сонин бол ерөөсөө зүгээр игмаггүй борлогддог. Тэгэхээр зэрэг судалгаан дээр хүмүүс бол ажил хэрэгч байдгийг нэгтгэх мөртлөө яг хэрэглээд эхлэхээр зэрэг дандаа сенсац ховж ив тийм ээ ийм мэдээллийн түүж авдаг байхгүй юу. Тийм ч учраас одоо бусад радио телевиз танахыг бодвол чөлөөтэй нэлээд сенсац ховж ив явуулна шүү дээ. Ямар сайндаа одоо юу гэдэг нэг мэдээллийн нэр нь хүртэл уг нь сэтгүүл зүүн үүднээс ярих юм бол их тийм зохисгүй нэртэй шүү дээ. Одоо юу гэдэг нөгөө шар мэдээв лүү. Энэ ч одоо шар мэдээ, өнгөт мэдээж гэх шиг тийм ээ. Тийм нэг сэтгүүл зүүн үүднээр тэгснээ цоохор мэдээч гэж байна. Цоохор мэдээч гэж ах шиг тийм. Одоо та нар тийм юм хийгээ сууж ивэл одоо ер нь хачи болно л да. Тэгвэр мэдээж одоо ястаа та нарын бөөр суур тэрэн дээр харагддаг.
Бусад телевиз бол тэрийг л хийж яддаг. Гэхдээ би асууж байгаа үгээ та нартаа сэтгүүл зүүн талаас нь аваад үзчих гэсэн наа чинь. Тэгээ нэг мэдээгээ нэг аятайхан нэрлэчихгүй тэгэл цоохор байдгийн ч юу юм, шар байдгийн ч юу юм гэхээр зэрэг тэгэхээр л энэ одоо мэдээллийг л өстө үздэг шүү дээ. Тэр дундуур нь реклам авчулдаг. Тэр дундуур ч л реклам хамгийн их авдаг шүү дээ. Манай одоо хүмүүс бол одоо тэр баян хүний охин тэрний одоо хүүтэй хоримлаад идэрхийг бол тэр чи их гоё уянга альтай мэдээлдэг шүү дээ тий. За тэрийг бол одоо лут үзэж явдаг гэж ингэж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг яг үндэ та нарт тийм бэрхшээл учраад байгаа юм. Би тэрийг бол олж хараад идэг л дээ. Яг тэгэхээр сонсогчд дандаа одоо тийм сенсац, ховжив одоо тийм юм одоо яг амьдрал дээр бол тэрийг сонсоод идэг. Яг хөө тэгтээ таны ажиглаж байгаатай адилхан бас үзэгчдийн дунд арай өөр мэдээлэл хүссэн хүмүүс бас тэднэрт бас чадах хадахаар бид нараас мэдээлэл хүргэж байгаа хах гэж бодож байна л да. Тийм. Харин үннийг хэлэхэд бол мэдээллийг яг мэдээлэл гэдэг үнд цэнт зүйл утгаар нь хүсэж байгаа хүмүүст бол одоо танах бол харин мэдээлэл хүргэж байна. Гэхдээ би бол бас нэг захиалга танад байдаг гэдэг ийм харамсалтай зүйл одоо яваад байгааг бол би хараад гол харлаа суудаг. Уг нь бол тэрийг л та нар гээж юм бол одоо хамгийн сайн мэдээлэл өгдөг нь бол яа харахгүй танах болно. Яа харахгүй танах болно. Одоо тийм янз бүрийн улс төрчдийн захиалга авахгүй бол мэдээж хэрэг тэр яалаа гэж одоо бүх одоо сонсогчд маань яалаа гэж бүгдээрээ л нэг тийм шар мэдээл сонирхож суухгүй дээ чинь. Тийм биз дээ тийм ээ. Тэр дотроо бол харин сүүлийн үед бол жоохон тийм нэлээд тийм бөөр суурьтай мэдээлэл рүү бас явах хандлага ажиглагдаж эхэлж байна гэж бодод байгаа. Яг бол сүүлийн үед одоо телевизүүд дотор нэлээд одоо олон улсын мэдээ эдрийг ч их тийм бууртай, анализтай, задал шинжилсэн мэдээлэл өгөөд тэр нэлээд нэр хүндтэй болоод байна гэж судалгаа гараад байна л да. Тэгэхээр бас ийм олон нийтийн хандлага байгааг үгүйсэхгүй. Гэхдээ би яг үндэ хэлэн долонгүй хэлэхэд бол та нар маань одоо улс төрчдийн захиалгаас салжуулаад байгаа юм. Би яг тэр улс төрчдөг дахиж хэлэхгүй бол дахиад асууя гэж бодсон өөрөө хэлжлээ. Яагаад улс төрчид ингэж байна? Ер нь одоо ингэж бид нар чинь ингэж олон хүнтэй уулзах янз бүрийн мэдээ үзэж хахад энэ сонгуулийн өмнөх яг ингэж одоо хэдхэн сарын дараа сонгуул болох гэж байгаа шиг нэг тийм байдал бий болчлаа шүү. Улс төрчид маань их итгэвчж байна. Тэрний хэрээр тэдний хэрээр энэ хэвлэл мэдээлэл чинь тэдний захиалганд ороод байна л да. Яагаад улс төрчид ийм юу яагаад байна? Эсвэл зөвхөн хэвлэл мэдээлэлээр захиалга өгчээж л өөрийгөө харуулах тийм боломж байдаг юм уу? Гэхдээ ер нь нэгдүгээр улс төрчид бол одоо сонгогчтой байн харагдаж юмар. Яг бол ер нь яагаад гэдэг нь бол чи яагаад мэдэн бодлоод асуусныг би мэдэхгүй. Би зүгээр чамд хэлэн толонгүй хэлэхэд бол дахиад сонгогдмоор байна шүү дээ. Дахиад сонгогдохын тулд бол сайн ажиллаж байгаа гэдгийг харуулмаар байна шүү дээ. Олон тууц хайчламаар байна шүү дээ. Тэрийгэ телевизээр байн харуулмаар байна шүү дээ. Тэгэхээр зэрэг сонгогчдод бол манай гишүүн маш их юм хийж гэнэ гэж шүү дээ. Тэгээ сонгож шүү дээ. Тэгэхээр энэ бол одоо юу гэдгийг улс төрчдийн бас жам ёсны л хүсэл явж байгаа. Тийм л учраас улс төрчдөөс мэдээллийн хэрэгсэл гэдэг чинь зөв мэдээлэл өгөхтэйс болгож тэдэнд зориулсан энэ дэр биш ээ. Гэдэл үзээд байгаа шүү дээ. Яг үнийг хэлэхэд би ч бас дуртай одоо болж өгвөл Монгол телевизээр харуулад л тийм ээ туу цайцлаа жигтэйхэн ажил хийснээ харуулаад ингээл яг л би дахиад сонгогдмоор 12 онд би ч сонгогдмоор байна шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ бол зүй ёсны. Тийм учраас улс төрчдийн энэ зам ёсны сонирхлоос нь холдуулах гэж л нөгөө хууль гаргаад гсэн байхгүй та. Гэтэ та нар ахаад тэрийг сайн чадахгүй. Нөгөө талаар бол манай иргэдийн хяналт их хэрэгтэй байгаа маа. Одоо уг нь бол тэр Монгол олон нийтийн радио телевизийн хуулийн дээр бас нэг их сайн ийсэн юм шүү дээ. Тэгээ тэрийг харин ягаад би тэгээд нэг Монголын олон нийтийн радио телевизийн энэ өдөр татаа муудалцаж хэрэлдэж та нар хууль хэрэгжүүлэхгүй байна гэж би энэ дээр ч нэг бас сүд болсон л доо. Наранбаатар захиралтай хэрэлдээд л тэр тэгж жагаад би сонирхоод асуусан. Ер нь энэ өргөдөл гомдлын хороонд ер нь иргэдээс хэр өргөдөл ирдэг юм бэ? Мэдээллийг тэмцэртэй өгөхгүй байна. Тийм ээ? Нэг талыг барьж гин гэсэн мэдээл хэр өгдөг юм бэ гэж асуусан чинь юу гэлээ жилд одоо 12 өргөдөл гомдол ирсэн ч гэдэг үгтэй. Үгүй үзэж байгаа үзэгчтэй нь харьцуулаад үзэхэд
яг одоо зүгээр яг одоо очиод өөр телевиз дээр Монгол телевиз бол одоо нэг талын мэдээлэл өгч яа ёстой муухай гэж ярьж байгаа ч гэсэн үгүй тийм юм бол тэр хуулийн дээр хийцэн байхгүй. Өргөдөл гомдлын хороотой. Тийш нь шууд бичих юм бол тэр хороо чинь зүгээр шууд аваад хилцэх нь хуулиар тогтоосон үүрэгтэй байхгүй. Тэгсэн харамсалтай нь бол тийм юм бас өгөгддөггүй юм л л дээ. Одоо бол яг тэр яг нэг албан ёсны өргөдөл гомдол гэдэг утгаар л тэгээд ахш байгаа. Ерөнхийдөө бол хүмүүсийн санаа бодлол олон нийтэд харилцаалгатай бол манай нэлээд сайн ирдэг юм. Гэтэ би түрүүн одоо та бүхэн чинь нэг 10 телевизийн тухай яриад нэг 20 телевизийн тухай телевиз рүү жоохон ороод байна л да. Би түрүүчийн асуудал нөгөө нэг тэгшэрхийн тухай асуудал гэж орон санагдаад байгаа. Одоо ингээд 10 телевиз бүх орон даяар цацагдаж эхэллээ тийм ээ. Түгээлтийн зардлыг түр хариуцаад эхэлсэн. Тэгэхээр одоо уншигчдын өмнөөс би асуух гэдэг шүү дээ. Тэгвэл сонин чийлгаагүй бас хэвлэл мэдээлэл хэрэгслийн нэг шүү дээ. Тэгвэл тэгээд тэр сонингуудын түгээлтийг түр хариуцж болох юм уу? Одоо ийм л маргаан гарна л да. Одоо яг энэ өгж байгаа лог одоо энэ хандлагаар бол уг нь тэгвэл бас сонирхыг төр хариуцах хэрэгтэй. Харин тэг л болоод байна шүү дээ. Яг тэгвэл тэр чинь сонин телевиз гэдэгтэй байгаа юм биш. Тий. Тэр мэдээллийг ард иргэдэл аль болох олон талаас нь хүргээгээд байна шүү дээ. Яг тэгэж бодож байгаа юм бол бид бас сонирч тий. Ер нь одоо бас ингэж түгээлтийг хариуцах хэрэгтэй. Болж таарч байгаа. Тэгж байгаа. Тэгэхээр одоо гарцаагүй энэ асуудал бас тавигдана л да. Гэхдээ харин сонинууд ягаад ч тавихгүй юм биш үү? Ягараа бид ингэдэггүй ингээд. Харин тийм. Ерөөсөө сонинууд ягаад тавьдаггүй би ойлгох. Тэр яриа нэлээд том сэтэл өгөөд энэ хууль хэлцэхийн өмнө нэлээд том юм болох юм байна л да. Сонинууд маань үгүй тэгэл байлгүй одоо энэ санаа одоо ягаад биднийг ер нь түгээдэггүй юм гээд. Ер нь бол түгээх энэ мэдээллийг ингэж сайн түгээх явдлыг төр дэмжсэнд бас нэг их сайн гарч байна. Би одоо ингээд урд нь бол сонгогчтойгоо уулзахад бол илүү хялбар байлаа. Нөгөөдөл нь мэдээлэл их багтаа. Би өөрөө мэдээлэл түгээж очдог. Тэгээд би өөрийнхөө хүснээр мэдээлэл өгчдөг байлаа л да. Одоо бол их хурлын гишүүд сонгогчтой уулзахад бол маш хүнд болсон. Яг бол их олон талаас нь мэдээлэл авчихсан. Одоо тэгж маний ярьснаар нэг хууртаал пөөх манай гişүү мундаг гэдэр ихэ байсан шүү дээ. Тэр чинь бол тал талаас нь 10 телевиз. Одоо саяны хэлдгээр сонин түгээгээ ажих бол одоо хичнээн сонин чим тийм ээ. Ингээд энээс бол хүмүүс ингээд шүүгээд тийм ээ. Явж энэ олон юм дотор шүүсээр байгаад өөрийнхөө дүгнэлтийг хийж мэдээлэлд бодитаандах болцоо бий болчлоо л да. Энэ бол харин их сайн болсон шүү. Одоо яг үндэ одоо бүр юу гэдгийг одоо ховдын зэрэг сумд байж байгаа хүн бол одоо очиод уулзах юм бол одоо яг өнөөдөр энд болж байгаа юмыг тэнд одоо яг л одоо мэдчихэв. Тийм. Яг л мэдчихэв. Гэхдээ бүр тал талаас нь мэдчихэв. Хуучин ганцхан танаанууд дээр л хардаг байсан л шүү. Манай үгээр өө. Манай ойлголтоор. Яг танаа дээрээс захаас үний захаалгаар. Одоо байдал өөр болж байгаа гэдгийг үзэгчдийн бас хүлээн зөвшөөрж байгаа хаа гэж бод. За ямар ч үсэн түгээлтийн талаар мэдээлэл хэрэгжүүлэх талаар нэлээд ярьчлаа. За ер нь та бол өөрөө эрх чөлөөт байдал гэдэг юм хамгийн их эрхэмлж хамгийн их ярьдаг. Таны одоо нийтлэлч ньюс имен дээр гэдэг нийтлэлчийн болонд бол их олон нийтлэлүүд гарч ийн л да. Харин сүүлийн үед бичсэн нийтлэлүүдийг чинь харахаар голдуу хувь хүн лөө хандсан. Тийм байд нийтлэл тийм өөрийнхөө санаа бодлыг хувь хүнтэй холбож гаргасан байгаад тах юм. Тэгээ сүүлийн үед жоохон бичихгүй байна уу да? Гэхдээ яг манай намд одоо нэг тийм ойр үед одоо операц хийж авахгүй бол их хүнд өвчин тусчаад байгаа юм. Манай нам. Тэгээд тэрэнд нь сандарч мэгдээд л тэр операц авах үйл ажиллагаанд л оролцож байгаа ухаантай. Тэр нь ямар хүнд байдал үүсчээд байна вэ гэхээр энэ ер нь нэлээд их эртнээс архагшсан. Нэгдүгээрт яагаад байна вэ гэхээр энэ манай намын донд анхан шатны байгууллагууд хувьчлагдаад болохоо байлаа. Одоо нэг юм тодорхой хүмүүс бүр ингээд хувийн эзэмшил болгоо авчихсан. Тэгэл одоо тухайн сумдаа ялагдчихл байдаг, дарга байж л байдаг, ахаад ялагдчихл байдаг, дарга байж л байдаг. Уг нь арчилсан нийгэмд бол ерөөсөө тухайн одоо намын
байгууллагын үйл ажиллагааг дүгндэг ганцхан хэмжүүр байдаг нь сонгол үр дүн байхгүй юу? Социалист нэгэн бол өөрөлдөө субботник сайн хийсэн тийм ээ. Одоо дадлан сайн бариулсан тэр гэж үнэлдэг байлаа шүү дээ. Тэр ч яг бол социализмын үед чинь бол аж ахуйн байгууллагыг удирддаг байсан. Сонгуулийн одоо энэ сонгуульт систем рүү бид арчилсан сонгуульт тогтолцоороо явсан үед бол ердөө намын тухайн шатны даргын асуудал бол ердөө тэгээ сонгуульд ялагдсан үгүй юу гэдгээр л хэмждэг. Одоо бусад бүх оронд л тийм шүү дээ тийм ээ. Сонгуульд ялагдсан бол за болиг л буудаг байхгүй юу. Тэгтэл манай тарин эсрэгээр одоо ингээд ялагдж л байдаг дүүргийн намын дарга байж л байдаг. Хэн ч хариуцлага бүтээдэггүй. Тэгээ энэ хувьчилснаас болж энэ намын байгууллага хувьчлагдсанаас болоод яасан гэхээр одоо манай намын байгууллага руу нэг ялангуяа сүүлийн үед залуучууд жоохон дайжаад идэг болчихлоо. Яг нэг юм харсан чинь нэг нөхөр 20 жилийн өмнө байсан нөхөр л ингээд хувьчлаа суудсан байхаар ч одоо тэгээд ерөөсөө хүн ороод нэг шинээр залуучууд ороод ирэхээр тэрийг ад үзээд бүр хөөгөөд ингээд бүр ярддаглаад бүр ингээд дарамтлаа салах болохоор тэгээ нөгөөдөлч дайждаг. Энэ нам маань хаалттай болоод байгаа хгүй. Одоо энэ айгүй харамсмаар юм болоод байгаа хгүй. Тэгтэл яг үүндээ хэлэхэд бидний нөгөө гол өрсөлдөгч хувьсгалт нам бол харин залуучууд явах мэхтэй. Энд чинь айгүй ноцтой байдал түрээд нь шүү дээ бид нар чинь. Ийм одоо шин саяхан Тэмүүжинг одоо тэр хавчиж хөөж байгаа байдал бол одоо энэ ч залуучуудад айгүй онцгой сигнал өглөө шүү дээ бид нар чинь. Тийм л учраас. Тий, тэгээд энэ ховчилж байгаа явдлыг бол зогсоох хэрэгтэй. Би энэ ташрын хэлье. Ер нь дарангуулагчийг дарангуулагч болохоос өмнө таньж мэдгэдэг хэцүү гэдгийг. Яг бол дарангуулагч болохоос өмнө арчилсан байдаг байхгүй юу? Яг бол арчилсан биш байвал өөрөө алуулчих учраас тийм ээ. Тэгээд таньж мэддэг үг нь нэг арга нь яд вэхээр ер нь дарангуулагч болохоос өмнө таньж мэддэг юм олж авсан эрх мэдлээ ховчилж авдаг байхгүй юу? Тэрүүгээр л таньждаг. Тийм ээ. Тийм учраас Англид чинь Германд сонгуульд ялагдаад нэг нөхөр намын дарга хэвээрээ байнаагүй л шууд тэд нар уншина. Энэ бол зүгээр ирээдүйд дарангуулагч болохгүй юм байна. Наа чинь эрх мэдлүүрийг ховчилж авдаг хүн биш үү гэж. За энэ нэгдэх өвчин. Манайд бол одоо энэ бичил дарангуулагч нар бий болоод байна. Энэ бол аюул болоод байна. Хоёр дахь нь яаж нөхөр зэрэг үнэндээ хууль дүрмийнхаа хүрээнд ерөөсөө үйл ажиллагаа явуулахгүй. Жишээ нь одоо манай намын шийдвэрийн олон юм надад таалагддаггүй. Би жишээ нь засгийн газарт хамтарсан байдлыг анханаас нь эсэргүүцчихсэн. Тэгэхдээ манай намын үндэсний зөвлөлт хороо дээд байгууллага маань саналаа хураагаад олонхоороо бүр үнэмлэхөө олонхоороо хамтар засгийн газар байгуулнаа л гэсэн. Би бол хөөрхий ёстой одоо болохгүй юм хийлээ л гэж байгаа болохоос би тэгэл бослог гаргаад л тийм ээ. Одоо нөгөө алтан уяг даргаагаа цаамдж аваад хаалгыг өсгөлөө тэгвэл бид нар яаж нэг нам байж чадах юм бэ? Тийм үст тийм. Энд ч дөрмийн хүрээнд шийдвэр гарсан бол одоо би бол одоо тэгэл яг хөө хэлдэг шүү дээ. Би энд бол одоо энэний эсрэг байсан. Гэхдээ эн чинь манай намын дөрмөөр гарсан шийдвэр. Манай намын хууль ёсны удирдлагын хэрэгжүүлэх ёстой шийдвэр. Тэгэхгүй одоо нэг хэсэг улсууд яагаад энэ вөхөр ингээд бослог гараа салдаг гэсэн. Тэр чинь бид нэр одоо коммунист нам байсан бол санал маань 99.9% гарлаа гэсэн чинь нэг хүн эсэргүүцлээ гэсэн чинь бид арчилсан нийгэмд амьдарч байгаа байхгүй. Тэгэхээр ямар ч байсан ямар ч шийдвэрийг эсэргүүцэх дор хаяж одоо 20 хүн олдох л байхгүй. Тэгээ тэр 20 маань одоо ингээд намын байрны өмнө очилсөглөн зарлаад хаалга өсөглөөд тийм ээ барьж аваад багал зурдалцаа тэгвэл одоо тэгээ бид ч одоо яах юм бэ? Жишээ нь би бол одоо үндэсний зөвлөлт хорооны хурал дээр бол засгийн газарт одоо цаашдаа хамтрах ёстой юу үгүй юу гэдэг асуудлыг ярина. Тэгвэл мэдээж хэрэг олон шийдвэр гаргавал би тэгэл тэрийг хэрэгжүүлээд явна. Ийм л дүрмтэй, ийм л ёстой. Бид бол коммунист нам биш учраас, фашист нам биш учраас одоо олонхийнхаа шийдвэрийг л дагдаг нам. Гуравт одоо хоёр дахь энэ их зовлон энэ байна. Гурав дахь нь бол сая өөрөө их тийм их ноцтой асуулт асуулаа л да. Би одоо яг үүндээ сая яг ингээд нөгөө энэ намда би бол одоогоо өвчнийг одоо ангаа хилаар суулгах гэж хэрэндээ өөрийнхөө бодсноор оролцсон. Гэхдээ яг энийг ингээд бичээд л одоо зарим нэг нөхдөөтэй нэр зааж хэрэлдэж явах үедээ яг үүндээ бол дотор аягүй шаналж ирсэн. Яг тэгэхээр бид нарыг ингээд хөөрхий нэг нь тамгаа өгсөн нөгөөх нь тамгаа өгөөгүй гэж хэрэлдэж байхад хувьсгалт нам дотор
философийн маргаан болж илээ шүү дээ. Оюун ухааны маргаан болж илээ шүү дээ. Зүүн үзлүү, баруун үзлүү гэд маргаж идэв шүү дээ. Үгүй эцсэн гэж яава тий. Одоо тэд нар бол одоо оюун ухааны маргаан хийж идэг. Бид нар тамга хүү үгүй юу гэд яриа сууж идэг. Ингээд бид нар чинь энүүгээрээ бас аюул хүнд байдалд орж байгаа байхгүй. Тийм учраас бол бид одоо бас нэг үзэл санааныхаа асуудал эгч бас их тодорхой ярих юм шаардлагатай. Энэ бол ер нь сүүлийн үед бид нар бол яг үнэндээ намынхаа үзэл баримтлал ер нь юу их гэдэг вэ? Яах гэдэг нь гэдгийг яриахаа байгаад байна шүү дээ. Нэг л сайхан албан тушаалд одоо морцсон дайчтай тийм ээ. Тэгэл одоо ингээл үзээлэдэг тийм ээ. Одоо өрсөлдөгч маань тэгтэл хажууд одоо ингээд нэгдэл нектрал тэгснэ одоо яста зүүн үзлүү одоо баруун үзлүүгээд мандуул мартагдсан юм яриад байгаа байхгүй. Тэгээд эн чинь айгүй их сэтгэл зовоож байна шүү дээ. Тийм учраас бол ер нь манай намын асуудлыг ойрын үед бол үнэхээр одоо энэ өвчнгийг ангаахгүй болохгүй. Би таныг нийтлэлчийн хувьд асуусан чинь таны аман дээр бол яг энэ намынхаа доторх юмыг ингэж сэтгэл зовж ийсэн юм чинь ингэж гараад ирэх шиг боллоо да. Тэгсэн харин яг чиний ингэж би одоо чийл намайг нийтлэлчгээд байгаа болохоос биш арчсан. Намайг нэг арчсан намын нөхрөл үзэд харж индаа л гэж байгаа шүү дээ. Тэгэхээр яг чи тэрний дагуу асуусан учраас би яг харахгүй тэрний дагуу хариулсан. Гэтэ би энэ намын төлөө бол үнэхээр сэтгэл зүрхээрээ зовж штэ. Яг тэгвэл энэ чинь миний байгуулсан бүр 90 оны 2 сарын 18-нд 24 нөхдийнхээ хамт одоо миний анх байгуулалцаад тэгээд анх одоо дарга нь болж ийсэн тийм ээ. Гамболд Баабар бид нар бол одоо тэр үед чинь намын дарга байгаад гэдэг бол гуйлгчин байх хоёр адилхан байлаа шүү дээ. Тийм хэцүү үе байлаа шүү дээ. Бид нар чинь намынхаа өөрхийн намаа санхүүгийн дампууралд оруулахгүй тулд одоо ер нь Баабар халдсан бид гуравчид одоо ерөөсөө тэгээд тийм л хаддаг барайл гуугастай явдаг байсан. Одооныхын шиг ингэж нам руу гүйж өрсөлдөж уралддаг юм байгаагүй. Би тэр яриа хэвлэлийн эрхчлөө олон нийтийн телевизийн өдөр олон нийтийн радио телевизийн олон нийтийн телевизийн өдөр болохоор яг тэрүүгээр ихсэн боловч яа харахгүй энд орлоо. Гэхдээ ярилцлагын маань цаг дуусч байна. Гэхдээ ер нь бол олон асуудлаар цааш ярилцах. Би тэр ярилцлагыг нэлээд удсан байна. Өшөө хугацаа олдно байх гэж бодож байна. Та ч бас үгээ хэвлэлийн эрхчлөөнийхөө хуулийн дагуу хэвлэлийн эрхчлөөгөө эдлээд бол та үгээ хэлж байгаа, бичиж байгаа. Тэгээд таны ярилцлагуудыг ингээд уншихад дандаа төгсгөлд нь за би одоо ингээд нэг сайхан юмаа бичээд ингээд суугансан гэд төгсөөд ах юм. Та ер нь энэ эрхчлөө гэдэг яг юу гэж ойлгох юм бэ? Энэ таны эрхчлөө юу? Ийм л асуултаар ярилцлага төгсөх гэж байна. Эрхчлөө гэдгийг бол би өөрийнхөө одоо хүссэн ойлгосон тийм ээ. Тэгвэл бусдад бол гай болохгүй. Тийм одоо эрхийг эдэлж амьдрах тийм болцоог л гэж харж байгаа юм. Өөртөө дур хүсэлтэй байдаг тийм ээ. Тэрийгэ хэрэгжүүлэх гэж өөрөө оролдох болцоотой байдаг. Тэгээд тэрнийхээ үр дүнг өөрөө амсдаг ийм зүйл байх хэрэгтэй. Гэхдээ би чиний асуултны хариуд би яг нэг юм тий. Яг үнэндээ бол одоо би олон зүйлийг хараад бол энэ их үнцэнтэй хэрэгчлээнийхээ одоо сонголтоос ер нь олон хүн татгалзахад бэлэн болж байгааг харж байна. Хэрэгчлээнээс дайцахад бэлэн болж байна. Энэ нийгэмд аюул хүчтэй газар авч яах гэж би харж байна. Энэ бол аюул асуудал. Ер нь бол яг үнэндээ бол хэрэгчлээтэй байх тийм амар биш. Хэцүү. Одоо би эрхчлөөг байхад миний асуудлыг төр хариуцдаг байлаа шүү дээ. Тийм ээ? Миний бодлыг төр удирддаг байлаа. Би дур хүслийг миний ямар дур хүсэлтэй байхыг дээрээс тогтоогод өгдөг байлаа шүү дээ. Би бол одоо лавл баяжж болдоггүй л байсан. Тийм ээ? Баяжих дур хүсэл байж болдоггүй л байсан. Бүгдийн зод. Би өөр одоо юу гэдгийг Карл Поппер гэдэг философчийн номыг уншиж болдоггүй. Ягаад гэвэл дээрээс болохгүй гэж заагаад өгсөн. Тэгээд тэрнийхээ намайг боолчлсныхаа хариуд тижээдэг байсан. Боол эзэн боолоо тижээдэг ёстой юм чинь. Тэгэд ингэж тижээлгэж байх нь надад амар байсан. Гэхдээ би эрхчлөөтэй болсон чи би өөрийгөө тижээх болсон. Өөрийгөө хариуцах болсон. Надад дадлага байсангүй, туршлага байсангүй. За энд бол үнэхээр няцмаар байдаг. Тэгэд олон хүн няцчих шиг харагдаж байна. Нэг ялангуяа одоо би энэ байгалийн баялагтай болсон энэ үе бол бидний эрхчлөөгч залгисан ийм аимшигтай
батал балмаг зүйл рүү явах болов уу гэж айж байна. Гэхдээ би яг үндэ бол залуучуудтай хандж хэлж байгаа юм. Тийм ээ, эрхчлөлтөд бол байх хэцүү. Гэхдээ дарангуйлд бол амьдрах аимшигтай шүү. Тэрнээс хэцүү. Үгүй хэцүү биш. Дарангуйлд амьдрах аимшигтай. Эрхчлөлтөд байхад хэцүү. Дарангуйлд амьдрахад аимшигтай. Дарангуйлд амьдрах байхад бол нэг өдөр л ихнэр хүүхдээ чинь орноос сууг татж авч чамайг зүгээр л бодж ирэх шүү дээ. Нэг өдөр чамайг ямар ч гимгүй байх чинь одоо зүгээр л устгаж орох шүү дээ. Нэг өдөр чамайг зүгээр л найзыг чинь одоо юу гэдэг юм хажуугийн 3 дахь мэдээлэгчийн мэдээлэлээр л чамайг сүйтгэж орхино. Чиний амьдрал бол тэр дарангуйлагч чинь гартал байна. Хувь заяач. Өнөөдөр яг үндэ би залуучуудаа хойд солонгост аялуулах юмсан гэж их боддог. Одоо манайд энэ аялал жуулчлал эрхэлдэг компаниуд одоо тийш нь явуулдаггүй юм байна. Нэг тийм яриа гарч ирсэн. Сонгуулийн өмнө залуучуудыг явуулах хэрэгтэй байна гэсэн нэг тийм яриа бас ардсан солонгост явж хахад гарч ирсэн л да. Тэгэхдээ хөл бөмбөгчт нь хөл бөмбөгт очиод хожигдсныхын төлөө авч шоронд хийчлээ шүү дээ. 64 онд хөл бөмбөгчт нь очиод хожигдоод дэлхийн аврагт хожигдоод очсон чи хөл бөмбөгчтэй бариад бүр шоронд тэгээ тэр хөл бөмбөгчтэй сураг байхгүй болсон үгс юм уу амьд юм уу хөл бөмбөгч тоглож байгаа. Тэгэхээр бид нар нэгэнт ярилцлагын төгсгөлд би ингэж хэлэх гэдэг л да. Нэгэнт бид нар 20 жил энүүгээр явлаа. Өнөөдөр ч гэсэн энэ олон сувгийг үзээд өнөөдөр бид нар олон нийтийн телевизийн сувгаар битээр ярьж байгаа болохоор тийм юмд монголчууд хүрэхгүй хаа гэж найдаж байна. Баярлалаа. Тэгээд бидний иймэрхүү яриач гэсэн тэрнээс тийм юмд хүрэхгүй арга замуудын нэг бахаа гэж бодож байна. Тэгээ би их баярлалаа. Уг нь бол яг өөрөө ч хэлдгээр дандаа өнөөдөр олон нийтийн мэдээлэл энэ хэвлэл эрхчлээний тухай ярих яриа байсан. Харин өөрөө нэг үсрээд намын тухай яриулчлаа. Гэтэ яг хуу бас нэгэнт нийтэд ил болсон энэ зүйл дээр бас надад өөрийнхөө тэр бодож хүсэж байгаа зүйлийг тайлбарлах боломж олгосонд бол одоо ийм л эрхчлөөтэй болсон байна. За баярлалаа. За ингээд цаг үе үзэл бодол нэвтрүүлэг цаг орой болсон ч гэсэн шууд нэвтрүүлэгт хүрэлцэн ирж үзэгчдтэй маань надтай санал бодлоо хуваалцсан танд баярлалаа. Бидний яриа цаашдаа олон сонирхолтой сэдвээр үргэлжлэх байх гэж бодож байна. Ингээд анхааран үзэгчдтэй баярлалаа. Сайхан амарцгаагаарай.